Цагаан сарын өөрийнх нь уг мөн чанарт бол тийм өрсөлдсөн, тийм их эд мөнгөөр хоорондоо нэгнтэйгээ тулсан тийм зүйл бол байдаггүй. 80 нассан хүн тавьдаг ууц, идэ, тавгийн идэ юм уу эсвэл том төрийн таглагаар хийдэг идэ ундааны үеүүдийг тавьчих юм биш байгаа да. Өөрсөндөө эдийн засгийн дарамтгүйгээр яаж хийж болохоор байна тэр үгээрээ л тавина. Огт мах эдэж үсгүй байна гэдэг нь Монгол хүмүүний хувьд бол эдийн ундааны соёлын хувьд бол маш бэлэгдэлгүй зүйл. Гийн ухт нь өөрийнх нь оюун санааных нь гүнд нь бол Монгол соёлоо дээдлэх гэсэн, хайрлах гэсэн, бахархах гэсэн үзэл санаа бол нэвч шингээстэй хэвээрээ байгаа л гэж бол хардаг. Чи Монгол хүн шүү, та Монгол хүн шүү гэдгийг сануулж байгаа үндсэн хоёр баяраас л байгаа шүү дээ. Үндэсний их баяр зангал наадам төрөөсний баяр байж байна. Цагаан сар байж байна. За цагаан сар бол бас төрөөсний баяр. Цагаан сар гэдэг энэ баярын талаар хятадын бүр эртний их сурвалжуудад тэмдэглэлтэй байна л да. Өмнө бүрний тухай бичгтэй байна. Хойно байгаа энэ арт төм бол их тийм тайлга тахилга хийж их том баяр цэнгэл наадам үүсгэж гин гэсэн шиг агуулгатай намрын сарда хийж байна гэсэн. Тэрийг бол ерөнхийдөө манай судлаачид бол цагаан сарын эхний одоо хэлбэр юм аа гэж үзэж бичдэг. Ингээ хожимоо бол 13 дугаар зууны үеэс эхлээд энэ цагаан сар гэдэг бол яг өнөөгийн бидний тэмдэглэж байгаа яг энэ өнгө төрхөө олж хөвшин тогтсон одоо ийм түүхэн баяр байгаа. Тэгэхээр эрт үедээ бол яг сүүн сар буюу намрын цаг тэмдэглэдэг байсан энэ баярыг одоо 13 дугаар зууны үед Чингис хааны үеэс бол яг гэхээр хаврын одоо тэргүүн сард тэмдэглэлээд энийг хувь сар гэж нэрлэдэг болсон гэдэг ийм түүхтэй. Ховлын хааны ордонд цагаан сарыг бол тэмдэглэж исэн юм тодорхой мэдээ бол байж байдаг. Эзэнт гүрний үеийн хүртэл намар тэмдэглэж байгаад за тэрнээс хойш өнөөгийн бидний тэмдэглэж хэв төлбөө болсон цагаан сарыг тэмдэглэж исэн болоо да гэсэн нэг ийм ойлголт судлаачдын санал бол нэгдсэн байдалтай хүрж их шиг байна. Ялцчгүй бидний өвдөйцийг удаан жилийн өмнөөс тэмдэглэж ирсэн. Гэхдээ тухайн цаг үеийнхээ тэр онцлогтойгоо нийцэж, хөгжиж, баяжиж за зарим тохиолдолд 20 дугаар зууны үед жишээлбэл тийм ээ дэмжигдэхгүй ингэж бараг хийхгүй хэлэхгүй энэ төр болж ингэж тодорхой хэмжээний түүх давж ирсэн ийм бас төр ёсны их том баяр юм аа. Баяр наадамж байдаг юм уу тэрнийг дааж ирж байгаа зан үйл гэдэг бол өөрөө тухайн цаг үеийнхаа тухайн нийгмийнхаа өнгө төрхийг өөртөө шингээгээд хувьсан өөрчлөгдөж яадаг. Мөнхийн одоо огт өөрчлөгддөггүй зан үйл ч юм уу те мөнхийн огт өөрчлөгддөггүй баяр ёслол гэж огт байдаггүй. Юм гээгдэн шин зүйл орж ирнэ. Тодорхой хугацаагаар энэ өөрчлөгдөнө. Цагаан сарын хувьд бол мэдээж нийгэм соёлын олон хүчин зүйлийн нөлөөлөл байгаа. Гэхдээ бид нар ямар ч байсан өргөн хотол олноороо цагаан сарыг ямар нэгэн байдлаар тэмдэглэж байгаа. Цагаан сар бол анх үүснээс өнөөдрийн хүртэл өөрийнхөө дүн нуур, ноён нуурыг сайтар хадгалсан. За монголчуудын соёл сэтгэлгээ, аж ахуйн амьдралд туйлын их нийцсэн. Тэр нийцж байгаа байдал нь өөрөө тэр зан үйлүүдээр нь илэрж идэг ийм том баяр. Бид нар бол энэ цагаан сарын хувьсэл өөрчлөлийг юу гэж харах вэ гэхээр тухайн цаг үедээ хүл нийлүүлэн өөрчлөгдөж байгаа бас нэг юм хэлбэр юм аа л гэж ойлгох нь зүйтэй. Марко Пологийн тэмдэглэлд бол цагаан сарын өдрүүдэд монголчууд бол айл болох цагаан хувцас өмсөж хүндэтгэлтэйгээр маш сайхан хувцаслаж за тэгээд хамгийн сайхан эдээ ундаага барьж өөр хоорондоо зоолгон за тэгээд ахын наснуудтайгаа ангийн арьс хурганы арьс барьж зоолгоно энэ төр гэж бичсэн байна. Тэгэхээр зэрэг тэр маань өөрөө ерөөсөө л анханасаа энэ цагаан сарыг тэмдэглэхдээ монголчууд бүхий л зан үйлдээ асар хүндэтгэлтэй хандаж ирсэн. Энэ уламжлал нь явсаар байгаад л өнөөдрсөн. Зөвхөн цагаан сар гэлтгүй ихэнх баяр наадам бол мал аж ахуй эрхэлзээдэг учраас мал аж ахуй хаан бүтээгдэхүүн болох цагаан эдээ мах хоёроор одоо голцоо одоо эдээ будаага засаж одоо баярлдаг юм боломжтой. Одоо зарим одоо хусаатнуудын дунд цагаан сарыг цагаалга хийх гэж бодоод нэрлэж байгаа жишээ. Тэгэхээр цагаан эдээн дотор хамгийн их одоо үржилт одоо шимийн бэлэгдэл болдог энэ эдээ бол өөрөө цагаан байдаг. Тэгэхээр яг энэ цагаагаар буюу цагаагаар хийсэн ааруулаар тийм ээ
эдээ будаа засаж өсөн үржихийн бэлэгдэл болгож ингэж цагаан сарыг тэмдэглэдэг болсон юм боломжтой. За ингээд түүнийхээ хажуугаар мал аж ахуй эрхэлж байгаа энэ хүүтэн сэрэн уур амьсгалд амьдардаг ард түмэн учраас тэртээ түргөө одоо энэ өөрснийгөө тийм ээ амь амьдралын хэвшил болсон махан эдээгээ хүндэтгэлийн эдээ болгож бол байршуулдаг. За хожим бол яг бурхны шашин нэвтэрсэнтэй холбоотойгоор одоо энэ за нозрын үеэс эхлээд одоо битрээ сайн мэддэг улбоо гэдэг тийм ээ. За улбоовыг хийдэг болоод ингээд эдээ будаан дээр бол одоо тавьдаг болсон. Гэхдээ яг гэхээр мэдээж уламжлалт нөгөө цагаан эдээ битүү хоол маань хിവэрээ бас үргэлжилж яадаг. Утга бэлэгдлийн хувьд бол огт алдаагүй. Монголчуудын хүндэтгэлийн эдээ шүүсэн эдийн ундааны соёл гэж байна. Тэгэхээр зэрэг Монгол түмэн бол жилийн 4 улиралд өөрсдийнхээ ахуйн амьдралаас үүтгэж бий болгосон 5 эдийн ундаа уудаг, эдэж уудаг ийм маш том соёлтой ард түмэн хоол эдийн ундааны. За тэр эдийн ундааны соёл нь өдөр тутмын болон баяр ёслолын хүндэтгэлийн гэдэг ингээд олон төрөл зүйлд ангилагдана. Тэгэхээр Монголын энэ цагаан сарын баярын өдрүүдэд бол Монголын энэ хүндэтгэлийн эдээ ундааны одоо хамгийн дээд хэлбэр ингэж илэрж идэг ийм учиртай. Цагаан сарын гол эдээ ундаа бол мэдээж битүүлэг үе эдээ шүүс байгаа. За тэгээ тавгийн эдээ, за тэгээ цагаалга гэх мэтлэн зайлшгүй байх шаардлагатай ийм эдээ ундааны зүйл байна. Тэгэхээр зэрэг энд нэг зүйлийг хэлчихье. Ямар ч дэлхийн улс үндэстэн өөрийн гэсэн үндэсний баяртай. Тэр үндэсний баяраараа өөрийн үндэсний хоол ундны соёлын хамгийн дээд хэлбэрийг гаргаж тавьдаг ийм уламжлалтай. Энэ уламжлал донд монголчууд бол эртнээс өөрийн гэсэн энэ өнгө төрхөөр ялгарч идэг ийм том соёлтой ард юм байна. Тэгэхээр энэ соёлыг өнөө цаг үед бид нэр байхгүй болгох боломжгүй л гэж хэлэх гээд байна. Заавал ууц тавина гэсэн зүйл бол байхгүй шүү дээ. Тэгэхээр 13 дугаар зууны үед Чингис хаан урдаа ууц тавиад ингэж мөргөж ёсолдог байсан гэдэг тийм тэмдэглэл огт байхгүй. Тэгэхээр бид нар яаж юм гэхээр тухайн цаг үед маань биднэрт ямар эдээ ундаа хүндтэй байна. Тэр хүндтэй байгаа эдээ ундаага бэлэгдэн тавих нь өөрөө их чухал байдаг. Ухсаатны 100 мэдээ хараа энэ төр ярьж яхад бол тэр барьж идэх ууц төөлөөч энэ төр гэж яриад байдаг юм жижиг ууц бол ингээд тэр бол ууц ёслолтоонд байж идэг. Одоо өндөргээний бид нар хөрөг дүр дээр хүртэл мэднэ шүү дээ. Уус талж байгаа дүр байж энэ тэр багшигхан ууц ингээ барьсан байж байгаас тэр асуудаг нуруутай хэсэг байна шүү дээ, тийм ээ. Өнөөгийн энэ том юу бол одоо бас хэрэгжилж исэн баха. Гэтэ төр ёс юм уу? Одоо тайлаг тахилгын шинжтэй энэ төр хэрэгжилж исэн бол одоо гэмээр мэдээ хараа байдаг. Их бүхэл, дунд бүхэл, бага бүхэл гэж ингэж нөгөө хоньныхаа одоо халуун шуут малынхаа махаар ингэж хүндэтгэлийн гол эдээ шүүсээ засдаг. Тэгэхээр их бүхэл махал гэдэг бол бүтэн хонь хэсэг ерөөсөө. Энэ бол маш хүндэтгэл хүндэтгэлтэй төрийн том хүндэтгэл ёслол болон за их хөтөл өндөр настай хүмүүс тийм их бүхэл мах тавьж. За дунд бүхэл мах гэдэг бол мөн одоо хоньны ууц. За тэгээд онтой шаант тэргүүтээ. За толгой нь ороог байж. Их бүхэлд бол толгойг нь төөлөөгөө тавьсан байж байгаа. Тэгэхээр дунд бүхэлд нь бол толгойг нь тавихгүй. Ерөнхийдөө бол их бүхэлтэйгээ ижил дунд иргэм насны хүмүүс тэгээд өр хөвгт нь сайхан одоо өсөж бойж яваа ийм айлууд тавьдаг байж уламжлална. За баг бүхэл гэж баг. За тэр бол одоо 74 өндөр. Тэгээ ингээд яг л бүхэл махыг төлөөлөж тавьж байгаа байхгүй юу? Онтой шаанд 74 өндөр тэргүүтээ дунд чумаг сэр өндөр нь оруулаад ингээд төлөөлөл болгочих жоох. Монгол хүний сэтгэлгээний нэг онцлог бол аливаа нэг бүхэл имийг нэгж зүйлүүрийн төлөөлүүлэх байхгүй юу? За энэ бол ялангуяа тэр махан эдийн дээр бол илэрж байдаг. Бид нар бол их бүхэл, бага бүхэл, дунд бүхэл гэдэг ер нь ярьдаг. Ер нь бол тэр чинь хар ухаанаар ярих юм бол чэйжин биенээс нэг хэсэг махыг аваад, бөхсөн биенээс нэг хэсэг махыг аваад, дотор эргэтэн гургалдаанаас нэг хэсгийг аваад төлөөлүүлэл тавьчих нь ба штэ. Тэгэхээр бол тэр буянд зураг малынхаа хишиг буйныг тагилдаа тавьчихчаал ийм ойлголтол болох нь байна л та. Түүнээс одоо бүтэн байдлаар тураг мах батлаар энэ төр тавьж исэн тийм юм бол бага шиг. Илүү уул илээсэн гэдгээрээ өндөр настлах тусмаа уул бовоо давхарладаг. Тэгээд энэ бол сондгоо тоогоор тавьдаг. 3, 5, 7 за дээдл нь 9 үе тавьж энэ та төрийн дээд хүндэтгэлийн арга хэмжээнд их өндөр настай хүмүүс 9 үе боо. Одоо шинэ залуугэр бол нэг 3 үе эдээтэй байхад бол хангалттай хүндэтгэлийн эдээ мөн тэр 80 нассан хүн тавьдаг ууц эдээ тавгийн эдээ юм уу эсвэл том төрийн тагилгадаар хийдэг эдээ ундааны үеүүдийг тавьчих юм биш байгаа даа гэж тэр бол тухайн хүний одоо хувийн бодгол
өөрийнх нь санж мэдгсэх хэрэг ийм л асуудал юм л да. Тэгэхээр тухайн угсаатны тухайн ард түмний одоо ёслол бэлэгдэл нь ямар вэ? Тэр бэлэгдлийг шингээсэн одоо яг тэр хэлбэр нь орчин үетэйгээ нийцээл одоо ингээ явах болж байна. Хэрвээ боломж нь байвал тийм ээ нэг шагаад ч юм уу далаа дөрөв өндрөө ч юм уу болж ивэл бид нараас энэ уламжлаа хадгалаад өглөөлээ гэдэг юм а бас барьж явах нь зүйтэй л дээ. Цагаан сарын бэлэгдэл тунд байгаа тэр нэг цагаалах гэдэг нэг юм байгаа. Тэрийг одоо гол нь хийгээд явж ивэл болоод болоход чинь олон бижимгийн зүйлд одоо аарцал шүү дээ. Тийм олон өртөө тийм мэдээ ундааг бол хоорондоо цагаалаад шинлээд ингээд явж явах бол заавал одоо бүх юм нь бол ёс төрийн гүйцээгээд ялангуяа эдийн ундаан дээр тэгээд байх шаардлагагүй болно гэсэн тухайн хүний боломж болцооны асуудлаас яагаад тэгээ явах нь байл та тийм ээ. Өөрсөндөө эдийн засгийн дарамтгүйгээр яаж хийж болохоор байна тэр үгээрээ л тавина. Огт мах эдэж үүсгүй байна гэдэг нь Монгол түмний хувьд бол эдийн ундааны соёлын хувьд бол маш бэлэгдэлгүй зүйл. Монголчууд чинь тэр цагаан сар чинь дандаа бэлэгдэл өдөр болгон хийж байгаа үйлдэл болгоно бэлэгдэл учраас тийм бэлэгдлээ бодож эдийн ундаа сайтаа орж гарсныг сайхан дайлж цайж бууzaаж игэнж өгч ингэж сайхан шинэ жилийн ухтдаг ийм баяраар эдийн ундааны хоосон ширээн хоосон байвал энэ бол монголчуудын бэлэгдэл сэтгэлгээний хувьд бол туйлын цээртэй хийгээд зохимжгүй монгол хүний хувьд бол зохимжгүй зүйл. Тийм учраас өөрсөндөө санхүүгийн дарамт үүсэхгүйгээр аль болох чадлагын ирээр сайхан эдээ зогоороод ах дүүсээгээ дайлж зайлах бол монгол хүний бол энгийн сэтгэл. Цагаан сарыг эртнээсээ л монголчууд минимал хийдэг гэсэн. Яагаад тэгэхээр зэрэг энэ өөрийнхөө хотноос өөрсдийнхөө ахуйгаас гаргаж авсан эдийн ундаагаар өөрсдийнхөө хийж уралсан дээл хувцсаар гоёод өөрсдийнхөө өвөг дээдсээ өвлүүлж үлдээсэн зан үйлийг хийдэг. Ерөөсөө тэр айл хотонд тийм санхүүгийн дарамт үзүүлдэггүй ийм уламжлалт хоёрыг тодорхой хэмжээний тэр нөгөө нийгмийн өөрчлөлтөөс бол туушарч их мөнгөний юм шиг болгож өөр хоорондоо өрсөлдөж тийм зүйл болгоод болгосноос л үүдэлтэй байхгүй. Тэрнээс цагаан сарын өөрийнх нь уг мөн чанарт бол тийм өрсөлдсөн, тийм их эд мөнгөөр хоорондоо юу гэдгийг нэгнтэйгээ тулсан тийм зүйл бол байдаггүй угаасаа. Тэгэхээр зэрэг уцаад тэр зүйл рүү явах нь зөв. Гэхдээ явж гин гээд үндсэн мөн чанараа гээгээд эдээ ундааныхаа хүндэтгэлийн зоог шүүснээс татгалзаад ингээд дөрөв цагаан сарын мөн чанар өөрөө бас үнгүүт. Тэгэхээр энэ соёлын хим хэмжээ гэж болов. Альва зүйл өөрийн хим хэмжээ тэр үнэт зүйл цар хүрээ тэр дотроо байх хэрэгтэй. Тэр золголтууд. За түүнтэй холбоотойгоор энэ эдийн ундааны соёл, хувцас өмсгөл зөөсгөлийн соёл. За энэ бүхэл зүйл нь одоо тэр өөрсдийнхөө соёл уламжлалаас хамгийн одоо юм огтээж болсон зүйлсүүдийг гаргаж ингэж илэрхийлж хүндэтгэлтэйгээр хийдэг юм байгаа. Цагаан сарын гол агуулга төр ёсных. Төр ёсны баяр. Дараад нь бол ураг илгэний баяр. Цаад агуулга бол энэ бол хахир өвлийг өнтөөд авч уран хавартай золгож байгаагийн ийм л агуулгууд явж байгаа гэсэн. Арчлалын тэр уур амьсгал өнгө төрх нөлөөлөд ирж байгаа юм л да хүмүүс энэ цагаан сарыг хийхгүй нь миний эрх гэдэг. Гэтэл энэний цаана энэ ёс уламжлал үндэсний өв соёл гэдэг бол бичигдээгүй хууль гэж явдаг монголчуудын хувьд. Тэгэхээр тэр үнэт зүйлээ бас тодорхой хэмжээнд мартах, умартах зүйл байна. Энийг одоо хаяад гээцэн гэж хэлэх бол бас зохимжгүй. Тодорхой хэмжээ баг зэрэг одоо нийгмийн өөрчлөлтөйгөө холбоотойгоор зарим зүйлд ач холбогдол өгөхгүй энэ төр ийм хүмүүсийн одоо сэтгэлгээтэй холбоотой ийм өөрчлөлтүүд гарснаас үүдэлтэйгээр цагаан сарыг одоо жоохон буруугаар ойлгох ташаа. За дээрээс нь дахиад нөгөө нэг өв соёлоо анхаарах, учир холбогдлын таньж мэдээ гэсэн тийм одоо сэтгэл бас төрөхгүй заавч болтгүй юм уу тийм ээ? Тийм одоо хурдтай өөрчлөлттэй нийгэмд байгаа учраас нэг тийм зүйлүүд бас нөлөөлөд байна. За дээрээс нь мөн л одоо энэ бидний үнэ цогт амьдарч байгаа нийгмээс үүдэлтэйгээр ийм туушрах хандлагууд байна тийм ээ? Цагаан сарыг одоо их тийм өнгө мөнгөний баяр юм шиг болтол нэг хэсэг явуулаа шүү дээ тий. Өөрийнхөө боломж, бололцоо за сэтгхийн хүрээнд ямар ч байсан ёсол төгөлдөр тэмдэглэхийг хичээгээд цааш нь өвлүүлэн уламжлуулах ёстой. Аливаа нэг юм бол бидний үед ингэж ирсэн. Бидний дараагийн үе гэж бас байгаа. Тэгэхээр бидний энэ үе дээр бол аливаа нэг утга агуулга нь бүдгэрчхүйдэй гэсэн ийм байдлаар хүн хандаад өөрийнхөө үр хүүхдэд юуг нь авч үлдээх вэ гэдэг юм өмнөхийнхээ уламжлалаас тодорхой хэмжээнд мэдж аваад уламжлуулах ийм үүрэгтэй. Аливаа улс орон гэдэг бол тусгаар тогтнохын тулд үндсэн баяр ёслолууд гэж байдаг. За энэ Монгол улсыг илэрхийлж идэг
үндсэн хоёр баярын нэг нь бол цагаан сар учраас энэ бол хов хүний иргэний ухамсарын асуудал, төр ёсны бэлэгдлийн асуудал юм байна та. Манай Монгол залуучууд бол айгүй хүмүүс айгүй минимал амьдрах гэдэг өв соёлдоо их дургу боллоо гэдэг хэрнээ тэр одоо угийн ухт нь өөрийнх нь оюун санааных нь гүнд нь бол Монгол соёлоо дээдлэх гэсэн, хайрлах гэсэн, бахархах гэсэн үзэл санаа бол нэвч шингээстэй хэвээрээ байгаа л гэж бол хардаг.